Энэ удаагийнхаа бичлэгээр 2017 онд нээлттэй хийсэн инедмийн төрлийн Girls Trip киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Mask Production-ы цоошин Mask шоу тоглолтоо үзэж сэтгэлээ сэрэгтэл инээгээрээ DDS Univision Look TV-гээр хүлээн авч үзээрэй. Mask Production үзүүлж байна. Ерөнхий ивент тэтгэгч DDS. Ээж! Ой, Энэ цэргийн хувцс хинийхээ? өвөөгийнхэн штэ миний хөө. Яава миний хөө? Монгол хонч уу? Энэ билизэл яг хотах шүүг явуулчлаа л да. Химээ. Ууцсан байж та энэ мөч харин Юу ихтэй химээ? тасцсан байж та чи. Яадаг. Минийхөө! Наач зургтын өдөрлөг байна уу? Байна. Аваад ир. Чинаа суугаас олдоо. Хурдан суугаас бол. Би суугаас солиотгалдаг мэлийг зогсоодох юм. Кино эхлэх гээд байгаа чи. Наад антенна жоо хөдөлгөөдтэй. Ахаа яваа. Яачма. Анда бид үтчих авцсан. Үгүй надад өгөөтөж. Чи зүгээр үү? Зүгээр. Минийхөө. Сайтлаа тэнэдэгтэй яадаг чи. Чи юугаа хараа суугаад байгаа юм? Энэ аав. За мөчи чи санжуулсан шүү мөнгөгүй. Нурууг нь угаа. Энэ гөрөв. Минийхөө! Аавынхаа нурууг үрээд өг. Таймг нь гоё таарлаа л та. Mask шоу тоглолт Univision DDS Look TV-ийн дэлгэцнэ. Амьдралын хэв маягийн мэрэгжилтэн дэлхийд алдартай бестселлер номын зохиолч Райна хизээч дуусахгүй мэт санагдах ажлынхаа хуурийн дундуур Позе найзуудын бүлэгмийнхээ адал явдлуудын тухай дурсан ярина. Харамсалтай нь түүний карьерийн нөхцөл байдлаас нь болж тэрээр найзуудаасаа хөндөрч нэг л мэдхэд холбоо дасраад 5 жилийн хугацаа өнгөрчээ. Удалгүй Райна өдрийн турш үргэлжилсэн ярилцлагынхаа дараа Нью-Орлеанс хотод болох нэр хүндтэй эссенс хөгжмийн наадмын гол илтгэгчээр сонгогдсон гэдгээ төлөөлөгчөөсөө олж мэдэв. Үүнийг сонсоод Райнд энэ боломжийг ашиглан Позе бүлэгмийн сайн найзуудтайгаа аялалд гарах санаа төрлөө. Гэтэл аялалдаа бэлдэж байх зураа Позегийн гишүүд хувьдаа асуудалтай тулгарна. Алдартнуудын ховжмын талаарх нууцыг дэлгэдэг ажилтай Саша сүүлийн үед түүний мэдээллүүд уншигчдын анхаарлыг татаж чадахгүй байгаа тул томоохон ивент тэтгэгчээ алдах эрсдэлд оров. Мөн түүний төлбөр тооцооч нэлээд өндөр гарсан байна. Энэ хооронд Дина жижиг асуудал дээрээс болж ажлынхаа хүмүүсийг зоддог гэх шалтгаанаар ажлаасаа халагдах хэмжээнд хүрсэн байлаа. Дарга нь түүнийг халсан гэхэд Дина баасан даваа гаригуудад чөлөө авъя. Мегмар гарих дуулзъя. Хэмээн даргийнхаа үгийг тоосонгүй өөрийнхөөрөө зүтгэсээр. Харин амьдралд нухлагдаж цог золбоогоо алдсан совилогч Лиза ганц би ээж бөгөөд хүүхдүүд нь түүнгүүгээр ээжтэй хамт хэцүү байх уу гэж санаа зовон аялалд явах шийдвэртэй эргэлзэнэ. Гэсэн ч ээжийнхээ дэмжлэг болон Динагийн ятгалгийн ачаар эцэст нь тэрээр аялалд явахаар шийдэв. Нисэх буудал дээр Дина Лиза хоёр Саша Райн хоёрын хурцтмал харилцаа гайгүй болсон байгаасаа хэмээн ярилцаж байтал удалгүй Райн ирж дараа нь Саша ирэн Позегийн гишүүд баяр хөөртэйгээр дахин уулзлаа.
Онгоцонд суусны дараа дэггүй Дина зөөгчд шуудхан л уух зүйл захиалж бусдыг хөгжөөсөөр. Саша Лизагаас хизээ хамгийн сүүлд дотно харилцаанд орсныг нь асууж Лиза 2 жилийн өмнө гэж хариулснаар Дина түүнийг амралтын өдрүүдэд 2 эрттэй дотно харилцаанд орох ёстой хэмээн ангалтсаар. Хөгжилтэй нислэгийнхээ дараа бүсгүйчүүд тансаг лимузинд сууж юм уунга Нью-Орлеансын гоёмсог дөрхийг ширтэн. Дараа нь наадмын уур амьсгал хэдийнэ орсон тул бүсгүйчүүд гудамжаар сэлгүүцэн зугаацаж цагийг баяр хөөртэй өнгөрүүлсээр. Энэ үеэр Сашад Райны нөхөр Стюарт Инстаграмын модель Симонтэй амрагийн холбоотойг нотлох нууц зураг ирэв. Улмаар 3 найз нь энэ зураг Райны баяр хөөртэй байгаа сэтгэл санааг үгүй хийхгүй хэмээн имэж зургийг үзүүлэхгүй байхаар шийднэ. Гэсэн ч уураа барьж дийлэхгүй байгаа Дина бүх үннийг Райнд хэлчихэн тэр. Гайхмаар нь Райн зургийг харсныхаа дараа тэрээр нөхцөл байдлыг хэдийнэ мэдчихсэн ба тэд Стюартын үнэн чус байдлыг даван туулахын тулд хосуудын сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж байгаа гэдгээ найзуудтай хэлв. Ер нь бол Райн Стюарт хоёрыг нийгэм үлгэр жишээ төгс гэр бүл гэж хүлээж авдаг юм. Тийм болохоор Райны нэр хүнд амжилт нь нөхөртөө нь шууд хамааралтай. Тиймээс Райн найзуудыгаа удаан хугацааны дараа уулзсан энэ сайхан мөчөө дэмий үрлэггүй эдгэр өдрүүдийг хамтдаа гайхалтай өнгөрүүлэхдээ л анхаарлаа хандуулахыг уриална. Гэсэн хэдий ч Саша Стюартын үнэн чус байдал бүх шар хэвлэлийн нүүр хуудсанд гарах нь цаг хугацааны л асуудал гэдгийг анхааруулв. Хэсэг хугацааны дараа Райн буудлын өрөөнийхөө түлхүүрийг авах хооронд 3 найз ресторан руу орохдоо Стюартыг танихгүй эмэгтэйтэй сууж байхыг олж харлаа. Үүнийг хараад ууралсан Дина шуудхан л зөөгчөөс дарсны шилийг нь аван хагалж Стюартыг хагархай шилээр сүрдүүлэн хэл амаараа дормжлох ба үнэндээ түүний уулзж байгаа эмэгтэй нь Стюартын нагц эгч нь болж таарна. Улмаар хоёр найз нь Динаг холдуулж ёс журамтай Лиза тэднээс уучлалт гуйв. Харамсалтай нь асуудал ингээд шийдэгдсэнгүй. Зочид буудлын зүгээс Динагийн гаргасан үйлдэлийнхэн төлөө тэднийг буудалтаа байрлуулж чадахгүй гэдгийг илэрхийлнэ. Энэ үед Стюарт зочид буудал ийм дүрмтэй бол яалтай билээ гэд тэдэнд тусалсангүй. Зочид буудлын гадаа Дина гудамжны хүмүүстэй хандан энэ зочид буудал сүнстэй. Сүнс нь өөрийнх нь 2 хөлийг дэлгэхийг оролцсон хэмээн хашгирсаар. Дараа нь Райн нөхөртөө зургийн талаар хэлж түүнийг одоо хүртэл өөрийг нь хуурсаар байгаад буруутгаж уурлана. Улмаар Стюарт Райнаас уучлалт гуйж өөрсдийнх нь хамтрал уншигчдийнх нь хайрыг датдаг гэдгийг сануулв. Үүнийг сонсоод Райн нөхөртөө удахгүй өөрсдөд нь маш ашигтай гэрээ санал болгох гэж байгаа болохоор доотхоо хяна гэдгийг анхааруулад гарлаа. Тэд нийгмийн дунд төгс гэр бүл гэдгээрээ алдартай болохоор удахгүй тэдэнтэй хамтрах маш том гэрээ хийгдэх юм. Тиймээс л тэд хэдийгээр асуудалтай байгаа ч асуудалгүй хосууд мэтэр нийгэмд харагдах ёстой. Ингээд Райн найзуудтайгаа нэгдэж тэд байрлах буудал олох ёстой болов. Харамсалтай нь наадамд оролцохоор ирсэн жуулчдын урсгалаас олж тэд нэг одтой нэлээд бохир буудал оллоо. Аимшигтай буудалд байрлахаас өөр сонголтгүй болсонд Саша уурлаж энэ бүхэнд Динагийн хийсэн болчмгүй үйлдэлийг буруутгаж тэд маргалдлаа. Энэ үед тэдний яриаг орон гэргүүгэмээр архичин тасалтуулв. Тэрээр $5 барьчихсан өөрт нь үйлчлдэг бие үнэлэгчийг асууснаар найзууд энэ буудал нь хямдхан бие үнэлэгчийн ордог л буудал байна хэмээн сандралдана. Гэтэл өнөөх хэрэгтэй өөрийгөө бүр $2 хариулт авдаг гэж хэлснээр найзууд түүнийг хөөж гаргана. Оройн бүсгүйчүүд бэлтгэлээ базааж байхад Лиза амхандаа л өөрийгөө гангалан гарч ирлээ. Гэтэл найзууд нь түүний хуучинсаг хэв маягийг шүүмжилж оронд нь солих шин даашинз өгнө. Хэсэг хугацааны дараа бүсгүйчүүд фестивалийн VIP хэсэгт ирж ууцгаав. Найзууд нь Лизад хуучны Лиза шиг байх хэрэгтэй хэмээн урам зориг өгснөөр тэрээр хэд хэдэн ирчүүдэд сэтэн хаяна. Харамсалтай нь түүний сэтэн хаяж буй байдал нь маш болох байснаар ирчүүд түүнээс зайгаа барьж үнийг харсан Саша тэрч зэвэрчихжээ хэмээн аманда хэлв. Удалгүй Райн Сашаг энд байгаа алдартнуудыг эвгүй байдалд оруулах вэ гэдгээс санаан зовж түүнийг ажиллаа хийж ховжиг хөөцөлтгөө багасгахыг ятгахна. Мэдээж түүний үг Сашад хөнгөн тусахгүй. Тэдний яриа хурцдах тийшээ хандхад азар Лиза ирж тэднийг тайвшруулв. Лиза Сашаг дагуулan явсны дараа Дина Райн хоёр дээр хуучны найз дуучин Жулиан ирнэ. Дараа нь Лиза хүүхдүүдтэйгээ уцаар ярих гэсэн ч сүлжээ байсангүй. Гэтэл өдөр гудамжинд таарсан Малик гэх залуу ирж өөрийнх нь мөрөн дээр гарan сүлжээ хайх санал тавилаа. Найзууд Жулиантай ярилцсан сууж байтал Лиза Маликийн мөрөн дээр ийм байдалтай суугаад сүлжээ хайж байх нь тэр. Үүнийг харсан Райн бусадтаа Лиза дотоожгүй байгаа гэдгийг хэлэн тэд инээлтсээр.
Эцэст нь PDD тайзан дээр гарч ирэн Жулианд тайзны хажуугаас үзэх дасалбар байснаар бүсгүйчүүд тоглолтыг хажуугаас нь үзнэ. Энэ үед Дина хөхний даруулгаа татаж Дидигийн анхаарлыг татснаар тэрээр түүнийг тайзан дээр гаргаж найзуудын хөөрлийг дээд цэгт нь хүргэв. Тоглолтын дараа найзууд Нью Орлеасын гудамжаар баяраа үргэлжлүүлэн тэмдэглэхээр шийдлээ. Тэд тагтны хооронд олсоор дамжиж улмаар Лизагийн ээж болоход тэрээр маш олон хүмүүсийн дээр яг дунд нь гацчих нь тэр. Удалгүй маш их юм уусан тэрээр давсгаа барьж чадхаа болж олон хүмүүсийн дээрээс алтан шаргал бороо асгаруулна. Энэ үед Дина найздаа туслахаар араас нь маш хүчтэй гулсаж Лизаг мөргөн цаад талд нь гаргаад өөрөө дунд нь гацлаа. Тэгээд галзуу Дина санаатаагаар хүмүүсийн дээрээс дараагийн алтан шаргал бороог бүрч хүчтэй асгаруулж сахилгагүйтэв. Алдаг гарда дараа нь Райн Жулиантай тоглоом шоглоом хийж сэтэн хаяхад Жулиан Райныг Стюарттай төгс гэрбүл гэдгийг нь мэддэг болохоор түүнд хариу үйлдэл үзүүлсэнгүй. Гэсэн ч тэрээр найзуудад тусалж аимшигтай зочдын худалд нь хонуулахгүйгээр өөрийн байрлаж байгаа өрөөгөө тэдэнд санал болгоно. Ингээд бүсгүйчүүд өрөөндөө байрлаж байх хооронд Лиза Маликтэй угаалгын өрөөнд байлаа. Энэ үед Лиза Маликийн гарнаас нь барьж байна гэж бодож байтал Малик наадах чинь миний гар биш ээ гэж хэлснээр айсан Лиза шуутхан л найзууд дээр ирээд өөрийнх нь насны эмэгтэйд хитрхи томдно гэж бодож байгаагаа хэлж найзууд нь Лизагаар тоглоом шоглоом хийсээр. Маргааш нь Райн нэлээд шаардсан байдалтай уулзалтандаа оролцохоор ирнэ. Эсэнс фестивал дээр Райн Стюарт хоёр уншигчдтай гарын үсэг зурж өгөн уулзаж дараа нь хоол хийх үйл ажиллагаанд хамрагдлаа. Удалгүй үзэгчдээс тэдний хийсэн хоолыг амтлах хүн байгаа эсхийг асуухад Симон гараа өргөж үнийг харсан найзууд нь ч тайз руу гарч ирэв. Симон зайцснаас амталмаар байна гэж хэлснээр Райн уурлаж түүнийг зайцсандаа гахав гэж анхааруулад Стюартийн зайцыг яахаа жинхэнэ зайцсан дээр харьцуулж харуулна. Таслаж бас бяцлана. Гэтэл Дина дасалж бяцалсан зайцыг Симоны ам руу чихэх нь тэр. Үүний дараа Саша Райнтай тусдаа уулзаж Стюартийн үнч ус байдал илчлэгдэх үед туслахыг санал болгов. Гэсэн ч Райн том гэрээний уулзалт нь ойртож байгаа тул Сашагаас зургийг хэсэгтээ нууцлж байхыг хүснэ. Оройн бүсгүйчүүд баяраа үргэлжлүүлэхээр хундаг өргөлөө. Тэдэнд мэдэгдэлгүйгээр Дина өдөр нь нэгэн худалдаачнаас авсан үл мэдэгдэх шингэнийг уух зүйлтэйгээ хольжээ. Хожим тэд шөнийн клубт зугаатж байхдаа уусан шингэнийхээ нөлөөг удалгүй мэдэрч мансуурлын байдалд орж эхлэнэ. Энэ үеэр Райн Стюарт төлөөлөгч 3 том гэрээ хийх корпорацийн зар сурталчилгааны ажилтан Бетанитэй урьдчилсан шатны уулзалт хийж байв. Харамсалтай нь Райны мансуурал зөөгчийг Симон болгож харснаар зөөгчийг дормжилж хачин үйлдэлүүдийг гаргахад хүргэж Бетанийг гайхшруулв. Төлөөлөгчин ч мансуурч ширээн дээрх лаг дарсгэж бодон уухад Лиза хан таалж Саша гэрэлтэй үнсэлцэж бүгд л мансуурсаар. Гэсэн ч найзууд баг зэрэг ухаан орж Райныг уулзалтаас нь авч гарлаа. Нүрээ хийх газаргүй болсон найзууд өөр клуб рүү зүсээ хурган орж улмаар тэнд байсан Симон болон түүний найзуудтай бүжгийн тулаан хийцгэн. Симон найзуудтайгаа орчин үеийн бүжиг бүжиглэж харин Фозе тэдний эсрэг үеийн бүжиг бүжиглэн ялалт байгуулав. Эцэст нь шарн хөдөлсөн эмэгтэйчүүд хоорондоо зодтолдож эмх замбраагүй байдал үүсгэхэд удалгүй цагдаа нар ирснээр найзууд амжиж зогтаалаа. Мансурсан байхдаа Райн Жулиан руу бичлэг явуулсан байсан болохоор Жулиан тэднийг ирж авна. Жулиан найзуудыг хүргэж өгөхөд Райн дахиад л түүнд сэтэн хаях ба энэ удаад ч бас Жулиан түүнд нүүр өгсөнгүй. Найзууд өрөөрүүгээ явж байхад тэдний замд Малик гарч ирснээр эцэст нь Лиза түүнтэй хамт явлаа. Энэ үед үлдсэн найзууд эрчүүдээр хүрээлүүлсэн юу хүссний хийдэг байсан хуучны сайхан үеэ дурсацгаана. Удалгүй Райн Сашаг үргэлжил ховживын араас хөөцөлддөг ажилтай гэдгийг нь хэлэхэд Саша Райныг дүр эсгэхгүйгээр уншигчдаа үнэн байдлаа илчлэх хэрэгтэй. Учир нь түүний бэрхшээлийг уншигчд нь илүү сайнаар ойлгож магадгүй гэдгийг хэлв. Маргааш нь Сашад хөрөнгө оруулагчаас нь дуудлага ирснээр Саша Стюартийн зургийг өөрийн сайтаа байршуулах талаар бодож эхлэв. Энэ хооронд Стюарт Райн төлөөлөгч 3 Бетани болон түүний багтай том уулзалт хийж хэдийгээр өчигдөр ичхүртэй зүйл болсон ч хосуудын бий болгосон нүүр царайны төлөө Бетани маш өндөр дүнтэй гэрээг санал болгоно. Оройн Райн найзуудтайгаа маш их дүнтэй гэрээ хийхэр болсноо
тэмдэглэж байлаа. Үдшилгийн үеэр Райан Сашагаас Стюартын зургийг авсан папарацч зургаа өөрт нь зарах эсхийг асууж нөхөртөөгөө тохиролцохоор шийдснээ илчлэв. Саша хариулт өгч амжаагүй байтал Жулианы хамтлаг тайзан дээр гарч ирснээр тэдний анхаарлыг тайз руу чиглүүлнэ. Тоглолтын дараа Жулиан Райан хоёр VIP хэсэгт халуун дулаан яриа өрнүүлсээр. Тэдний ярианы үеэр Жулиан өөрийг нь маш олон эмэгтэйчүүд хүрээлдэгч шалгууртан тэнцэх эмэгтэй таараагүй. Тэнцэх эмэгтэй байвал өөрийгөө бэлэн байгаа гэдгийг хэлэв. Энэ үеэр гэнэт Симон гаднаас орж ирэн Райантай уулзахаар түүн рүү явж байтал Саша түүнийг замаас нь саатуулж тусдаа уулзсан. Райан тэдний уулзаж байгааг хайлт анзаарлаа. Симон өөрийгөө Стюартаас жирэмсэн болсон. Гэтэл Стюарт өөртөө нь холбогдохгүй байгаа. Хэрвээ Стюарт 24 цагийн дотор хариу өгөхгүй бол өөрсдийнхөө харилцааг олон нийтэд зарлана гэж сүрдүүллээ. Тэгээд Симон Сашагийн сайтад бүхэл ярилцлагаа өгч хандлтыг нэмж болох юм гэсэн санал тавив. Найзууд Симоны хэлсэн бүгдийг Райанд хэлэхэд тэрээр нулимс туслуулан Стюартын үнэн чус байдал нь өөрийнх нь хүүхэд төрүүлэх боломжгүйтэй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хэсэг хугацааны дараа Стюарт ирж эхнэртэйгээ ярилцах боломжийг гуйлаа. Хэдийгээр найзууд нь дургүй байсан ч Райан зөвшөөрч Стюарт Симонтой холбоо тогтоосон. Тэрээр түүнд олон хүүхэдт нь сар бүр тэтгэмж олгож байхаар нууцлалын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гэдгийг тайлбарлав. Стюарт Райныг өөрийг нь уучлахыг ятгаж хэрвээ өөрсдийгөө салах юм бол маш том гэрээ нь нурах болно гэдгийг сануулна. Дараа нь гурван найз Стюарт Райныг үнсэж байгааг хараад зэвүүцэж тэднийг дахиад л эвлэрсэнд нь ундууцав. Удалгүй сандарсан төлөөлөгч нь Райан руу залгаж Стюартын зурагнууд эцэстээ ил болсон гэдгийг хэллээ. Үнийг сонсоод уралсан Райан Сашаг мөнгөний төлөө Стюартын зургийг олон нийтэд ил болгосон хэмээн буруутгана. Мөн Сашаг өмссөн хувцас дэлгүүрт нь буцаахын тулд шошгыг нь авахгүй нууж байхыг харсан. Тиймээс түүнийг дампуурч байгааг мэдсэн гэдгийг хэлв. Райаны буруутгал Сашагийн зүрхийг нь шархлуулж уралсан Саша тухайн үед Райан Стюартыг сонгоход түүний ирээдүйн төлөө Саша өөрийгөө хэрхэн золиослсноо сануулна. Энэ маргаанаас эхлээд Райан Лиза болон Дина рууч дайрч сул талуудыг нь хэлж доромжилсноор Позегийн найзууд бүгд хоорондоо муудалцаж гайхалтай аялал нь гайтай хагацлаар төгслөө. Райан Сашаг буруутгасаар байхад Саша Райанд хизээч хор хөнөөл учруулах зүйл хийхгүй гэдгээ дахин хэлээд яв. Хожим нь Стюартын талаарх ховж мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж хосуудын төгс нүүр царай уналтад орлоо. Хаанигтээ Дина сууж байхад Лиза түүн дээр ирээд уучлалт гуйж хоорондоо эвлэрнэ. Энэ хооронд Райан зураг эвлүүлэг байсан гэх зэрэгээр асуудлыг нуун Эссенс фестивал дээр гол итгэгчийн үүднээс хэлэх үгээ бэлдэж байлаа. Энэ үед Саша өөрийнх нь хийдэг ажил нь бусдын зүрхийг шархлуулж нэр хүндэт нь халддаг байсныг ойлгосон гэдгээ сайтаараа дамжуулан хэлж хүмүүсээс уучлалт гуйгаад цаашид сайтаа ажилуулахгүй гэдгээ зарлав. Түүний энэ үйлдэл найзуудынхан сэтгэлийг хөдөлгөж Лиза Дина хоёр түүнтэй уулзаж Позегийн хүрмээ өмсөөд Райан руу явхаар шийднэ. Эссенсийн тайзан дээр Райан гэр бүлийнхэн эсрэг гарсан цуу яриа ховж ивэг худлаа. Зураг эвлүүлэг байсан хэмээн ярьж эхлэв. Удалгүй гурван найз нь танхимд орж ирэх ба найзуудынхаа санаан зовсон, итгэл хүлээлгсэн харц Райан ухаарлыг төрөөлж тэрээр бэлдсэн үгээ хэлэхэ болж одоо өрнөж байгаа бүх зүйл бүгд үнэн гэдгийг зоригтойгоор хүлээн зөвшөөрлөө. Үргэлжлүүлээд Райан харилцаагаа орхихоос айдаг нь ганцаараа байхаас айдагтай нь холбоотой гэдгээ хэлнэ. Гэсэн хэдий ч найзуудтайгаа дахин холбогдож хамт өнгөрүүлсэн хугацаанд түүнд өөрийн үнцэн айдасгүй зан чанар нь дахин бий болсныг ухаарсан гэдгээ хэлв. Түүний илтгэлийг сонссон үзэгчид бүгд түүнийг дэмжиж алга дашин хүлээж авлаа. Дараа нь Позегийн найзууд дахин нэгдэж Райан өөрийн хүрмийг өмснө. Үүндээ Симон мөнгө салгахын тулд санаатайгаар өөрсдийнхөө зургийг хүн хөлсөлж даруулсан байжээ. Удалгүй Райаны төлөөлөгч өрөөнд орж ирээд Бетаны гэрээг хийхээр шийтсэн. Учир нь ганц бие ээжүүдийн зах зээл маш том тул Стюартыг орхиж зөвхөн Райан дээр анхаарлаа хандуулахар шийтсэн гэх баяртай мэдээг дуулгав. Үүнийг сонсоод баярлсан Райан Сашаг шинэ хамтрагчаа болгохоор шийдэж найзууд өөрсдийгөө баян болцоолоо хэмээн хөөрцгөөнө. Өдөр хоногуд өнгөрч Райан Жулиантай шинэ харилцаа бий болгож Позегийн найзууд амьдралаа аз жаргалтайгаар өнгөрүүлж кино төгсдөг.